сургалт. Сайн байцгаана үзэгчдээ, анхан шатны үсгийн сангийн 8 дугаар хичээл эхэлж байна. Бид өмнөх хичээлээрээ газар, ус, тэнгэрийн амьтад мөн 2 нутагтан хевлэр явж шавьж хэлсэн 5 бүлгийг төлөөлөх түгээмэл амьтдын нэршил, мөн тэдгээр амьтдын биеийн онцгой хэсгүүдийг дүрсэлж сурсан шүү дээ. Харин өнөөдрийнхөө хичээлээр жимс, хүнсний ногоо, мах, хоолны жор, мөн хоол хийхэд хэрэглэгдэх хөлөс, эрсдэлд хоолойтой холбоотой үг хэллэгүүдийг үзэх болно. Та бүхэн хичээлдээ идэвхтэй оролцоорой. Эхлээд хамтдаа түгээмэл байдаг жимсний нэршлиг сурцгаая. Та бүхэн дэлгэцэнд анхаарлаа хандуулна. Эхний жимс бол a banana буюу гадал жимс байна. Дараагийн жимс a watermelon. Тарвас. Дараагийн жимс an orange. Журч a peach. Тор a pear. Лир a cherry. Интор a pineapple. Хамбаргацаа a lemon. Нимбэг an apple. Алам a strawberry. Гүзээлзгэн гэсэн эдгээр жимс байна. За багшин жимснийхаа нэршлиг дахин уншиж өгье. Та бүхэн багшаагаа дагаад цуг уншаарай. A banana. Гадал жимс a watermelon. Тарвас an orange. Журч a peach. Тор a pear. Лир a cherry. Интор a pineapple. Хамбаргацаа a lemon. Нимбэг an apple. Алам a strawberry. Гүзээлзгэн гэсэн жимс байна. Хамтдаа эдгээр жимснийхаа нэршлэр дасгал хийж үзье. Дараах 3 жимсийг хараад P үсгээр хийсэн жимсийг олоорой. За холбогдох 3 жимсний зураг гарч ирсэн байна. Та бүхэн хэлж үзээд P үсгээр хийсэн жимсийг олоорой. За хамтдаа хариу шалгая. За эхний жимс бол pear. Лир жимс байсан. Дараагийн жимс бол watermelon. Тарвас байсан байна. Харин сүүлийн жимс strawberry. Гүзээлзгэнээс. Тэгэхээр бидний хайж байгаа жимс P үсгээр хэлсэн жимс учраас pear буюу ихний лир жимс зөв хариулт байсан байна. Маш сайн. Дараагийн 3 жимсийг харцгаая. Эдгээр 3 жимсийг та бүхэн анхааралтай хараад C үсгээр хэлсэн жимсийг олоорой. Хэлж үзээрэй тийм ээ. C үсгээр хэлж жимсэн C үсгээр хэлдэг байна. Холбогдох 3 жимс гарч ирсэн байна. Хүн C үсгээр гэсэн жимсийг олоорой. Хариугаа хамтдаа шалгацгаая. Эдгээр 3 жимс. Хамгийн ихний жимс маань тоор жимс буюу peach байсан байна. Харин дараагийн жимс интоор жимс буюу cherry байсан. Харин сүүлийн жимс усан үзэн буюу grapes байсан. За тэгэхээр бидний хайж байгаа жимс маань C үсгээр хэлсэн жимс учраас голын жимс буюу cherry, тоор жимс маань C үсгээр хэлсэн байна. Хамтдаа өнөөдрийн хичээлээр сурсан жимснүүдээ ашиглаад нэгэн жимсний салаад хийж үзцгээе. За ямар орц найрлага арах вэ гэдгийг харцгаая. Ingredients. За энэ үг маань орц найрлага гэсэн байгаа. Тэгэхээр өнөөдрийн жимсний салаад нь юу арах вэ гэдгийг леснээс харцгаая. An orange. An apple. A pear. За grapes. A banana. A tinned pineapple, and some yogurt. За тэгэхээр өнөөдрийн салаатанд маань нэг алим, нэг банан, за мөн нэг pear, нэг лир, за мөн grapes, усан үзэм, мөн tinned pineapple. Tin гэдэг маань лаз хэсэг байгаа шүү дээ. Tinned pineapple, лазсан хамборхцой, за мөн some yogurt. Бага хэмжээний тарг орох нэ. За directions хийх завраа хамтдаа харцгаая. Direction гэдэг маань зөв чиг гэсэн утгатай мөн заавар зөвлөгөө direction гэх юм дийнэ. За хамтдаа уншъя. Wash the fruit very well. Жимснүүдээ маш сайн угаарай. Peel and cut the orange. За peel хаслах гэсэн үг шүү дээ. Тэгвэл зүржээ хаслаад хэрчээрээ cut the orange.
Дараагийн үгсийг харцгаая. Quarter and dice the apple. Quarter and dice the apple. За quarter гэдэг маань 4-1 гэсэн утгатай байгаа тийм ээ. За dice бол шоо гэсэн үг. Dice гэдэг үйлгээр харахаар шоо шиг ирчээрээ. За тэгвэл аль маань 4 хуваагаад дараа нь шоо шиг дөрвөлжин хэлбэртэй ирчээрээ. Peel and cut the pear. Peel and cut the pear. За pear гэдэг маань лир тийм ээ. За лирээ хаслаад тэгээд хэрчээрээ. Лирээ хаслаад хэрчээрээ. Add the grapes. Add the grapes. За ус үзмээ дээр нэмнэ. Дараа нь peel and slice the banana. Peel and slice the banana. За peel хаслах гэсэн үг те. Банана хаслаад slice гэдэг маань нэмгэн хэрчих гэсэн үг байна. Тэгвэл банана хаслаад нэмгэн хэрчиж өгөөрэй. Дараагийн алхам open up the tinned pineapple. Open up the tinned pineapple. Лазсан хамбарх зогоо задлаарай. And add it. Add it. Хамбарх зогоо нэмж өгөн тийм ээ. Дараагийн алхам mix and some yogurt. Mix and add some yogurt. За бүх жимснүүдийн хооронд нь хойлоо дээр нь йогурт буюу тарга нэмж өгөх нэ. And serve. За ингээд бидний жимсний салат бэлэн боллоо. Бид маш амттай жимсний салат хийлээ шүү дээ. Та бүхэн энэ жорыг ашиглаад гэртээ мөн сайхан салат хийж өдөрэй. За дараагийн үзэг бидний хоол хүнстэй холбоотой үг бол vegetable буюу хүнсний ногоо байна. За өнөөдөр ямар хүнсний ногоо байдаг вүлээ гэдгийг хамтдаа харцгаая. За эхний ногоо a potato. За төмөс peas. Шаш an eggplant. Хаш гэдэг ногоо байна тийм ээ. An onion. Сонгон a cabbage. Байцаа, бонгор байцаа тийм ээ. A cauliflower. Цэцэгт байцаа. A cucumber. Өргөс хэмэх. A garlic. Сармас. A carrot. Ловон. A mushroom. Мөг. A pepper. Чинжу. A broccoli. Цэцэгт байцаа. Эдгээр гэмэл хэрэглэгдэг ногоонууд байна. За багш ногоод заасан эдгээр үгсээ дахин уншиж өгье. Багшигаа дагаад цог уншаарай. Эхний ногоо a potato. Төмөс peas. Шаш an eggplant. Хаш an onion. Сонгон a cabbage. Байцаа a cauliflower. Цэцэгт байцаа a cucumber. Өргөс хэмэх a garlic. Сармас a carrot. Ловон a mushroom. Мөг a pepper. Чинжу a broccoli. Цэцэгт байцаа. Маса. Тэгвэл хамтдаа эдгээр жимс ногоо гэсэн 3 хос жимс ногоонуудаас P үсгээр хэлсэн жимс ногоог олцгоё. Та бүхэн зураг анхааралтай хараад англиар хэлж үзээрэй. P үсгээр хэлсэн жимс ногоо хоёулаа эдгээр 3 зурагны хаана явж байна вэ гэдгийг олж хараарай. Хамтдаа жимс ногоогоо дурдцгаая. Хамгийн ихний зурган дээр төмөс, лимон хоёр байна. За төмөс a potato, lemon. A potato and a lemon. Хэдийгээр төмөс маань P үсгээр хэлсэн боловч lemon гэж ярихад L үсгээр хэлсэн учраас бидний хайж байгаа зураг биш байна. Дараагийн зургийг харцгаая. Дараагийн зурган дээр жүрч болон шош шүү дээ. За жүрчийг orange гэдэг тийм ээ. An orange and peas. За хэдийгээр peas шош гэдэг ногоо маань P үсгээр хэлсэн боловч orange гэж ярихад жүрч маань Ö үсгээр хэлсэн учраас энэ зураг биш байна. Харин сүүлийн зургийг харцгаая. Сүүлийн зураг дээр чинжүү болон хам борхцоо байна. За чинжүү pepper гэдэг шүү дээ. A pepper and pineapple. Тэр pepper, pineapple гэдэг хоёр ногоо жимс энэ байгаа учраас бидний хаасан зураг бол хамгийн сүүлийн C хувилбар байсан байна. За дараагийн дахин нэг асуултыг хэдүүлээ хийж үзье. За энд байгаа мөн адил хос жимс ногоонуудаас C үсгээр хэлсэн жимс ногоог олоорой.
Хариугаа хамтдаа шалгацгаая. Эхний зурган дээр үгэрцээ болон тарвас энэ шүү дээ. За үгэрцээ маань cucumber, харин тарвас watermelon. Хэдийгээр үгэрцээ маань C үсгээр хэлсэн боловч тарвас маань watermelon гэдэг W үсгээр хэлсэн учраас бидний хайж байгаа зураг биш байна. Тийм ээ. За дараагийн зургийг харцгаая. Дараагийн зурган дээр байцаа болон интоор гэсэн хоёр жимс байгаа байна. A cabbage. Мөн интоор маань a cherry. За тэгэхээр бидний хайж байгаа зураг маань 2 дугаар зураг байсан байна тийм ээ. Cabbage and cherry. Харин сүүлийн 3 дугаар зурган дээр луван, банан хоёр байна. За луван a carrot, banana a banana тийм ээ. Carrots and banana. За тэгэхээр луван хэдийгээр C үсгээр хэлсэн боловч банан маань B үсгээр хэлсэн учраас энэ бол биш байсан байна тийм ээ. Байсан. Хятад хэлний алсын зайн сургалт. Өнөөдрийн хичээл дээр үзсэн хүнсний ногоонуудаа ашиглаад хамтдаа ногооны салат хийцгээе. За орц найрлагаа харцгаая. Ingredients. Орц найрлага. A broccoli, bacon, an onion, mayonnaise, and oil. Some oil, тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн ногооны салаатанд маань mayonnaise, тос, за мөн bacon гэдэг маань гахаан утсан махыг хэлж байна тийм ээ. Bacon гахаан утсан мах, an onion нэг сонгон, за мөн broccoli орох нэ. Хамтдаа direction буюу завраа уншицгаая. Direction хийх дараалал юу байна вэ? За нэгдүгээр boil the broccoli for 3 minutes. Boil гэдэг маань буцалгах чанах гэсэн үг шүү дээ. Брокколигоо 3 минутын хугацаанд чанаарай. За дараагийн алхам slice the onion. За slice нэмгийн хэрчиг гэсэн үг тийм ээ. Сонгоно нэмгийн хэрчээрээ. Дараагийн алхам stir fry the onion with the bacon. Stir fry гэдэг маань хуурах гэсэн үг. Fry тосон чарах их тостой, stir fry болохоор хоолыг хуурах гэсэн үг. Сонгоно гахаа махтагаа зүг хуураарай тийм ээ. Гахаа махтагаа зүг сонгоно хариулын тавган дээр хуураарай. Дараагийн алхам add the boiled broccoli into the frying pan. Хариулын тавган дээрээ чансан брокколигоо нэмээрэй тийм ээ. Add нэмээрэй. За next mix them and add some mayonnaise. За хооронд нь холиод баг зэргийн mayonnaise and add some salt. Mayonnaise хийгээд мөн давс хийгээд олоо утгана. Enjoy your salad. За ингээд бидний амттай ногооны салат бэлэн боллоо. Та бүхэн амтад ногооны салаатаа гэртээ мөн энэ журийн дагуу туршиж хийж үзээрэй. Үзэгчтэй анхан шатны үсгийн сангийн 8 дугаар хичээл маань үргэлжилж байна. Өнөөдрийн хичээлээр бид хоол хүнстэй холбоотой үг хэллэг, нэр үг, мөн үйл үгсийг үзэж байгаа хэлээ. Одоо харин хамтдаа махны нэршлиг сурцгаая. За эхний мах бол beef. Үхрийн мах тийм ээ. Үхрийн мах beef. За хоньны мах lamb. За би уншихгүй байгаа анзаараарай. Lamb. Хоньны мах. За дахиад мах chicken. Дахиад мах salmon. Загасны мах pork. Дахиад мах. За багш нахныхаа нэршлүүдийг дахин уншиж өгье. Beef. Үхрийн мах lamb. Хоньны мах chicken. Дахиад мах salmon. За энэ дээр мөн саал гэж эл үсийг уншаагүй байгаа анзаараарай. Salmon. Загасны мах pork. Хамах. Тэгвэл дараах дасгалыг хамтдаа хийцгээе. За энд байгаа 3 үгийг та бүхэн уншаад илүү үгийг нь хасаарай. За эхний үг pork, salmon, beef. Илүү зүгийн хасаарай. Югаараа өөр байна гэдэг та бүхэн анзаарах нь байна. За зөв хариугаа шалгацгаая. Pork бол ахаа мах шүү дээ. Salmon загасны мах, харин beef үхрийн мах маш сайн байна. Тэгвэл эдгээр 3 махнаас маань илүүц байгаа мах бол salmon байна тийм ээ. Salmon гэдэг үг бол илүүц гэсэн байна. Тэгэхээр загасны мах ганцаараа бус тамилтаас өөр байна. За дараагийн сэдвийг үзье. Cucumber, cauliflower, lamb.
За эдгээр 3 үгсийг үзээд мөн илүү зүгийг хасаарай. Хариугаа хамтдаа шалгацгаая. Cucumber бол үгэрцэн тийм ээ, үргэс тэмэх. Ногоо байна. Cauliflower цэцэг байцаа. За мөн ногоо байна шүү дээ. Харин lamb бол хоньны мах. Тэгэхээр энэ тохиолдолд хүнсний ногоон дотор мах явж байгаа учраас lamb гэсэн үг маань илүү зөв байна. За дахин нэг дасгал хийцгээе. Дахиад 3 үг вэ? Та бүхэн үгээ хараад зөв үгийг сонгоорой. Peach, onion, mushroom. Peach, onion, mushroom. За эдгээр 3 үг уншаад мөн илүү зөвийг хасгана байна. За peach гэдэг маань тоор жимс шүү дээ. Тоор onion, сонгон, mushroom, мөг байна. Тэгэхээр тоор, сонгон, мөг гэсэн 3 үгний маань peach болж юмсан. Харин onion, mushroom бол хүнсний ногоо учраас peach гэдэг үг маань илүү зөв болсон байна. Маш сайн. Одоо хамтдаа өнөөдрийн хичээлээр үзсэн жимс хүнсний ногоо махтай холбоотой үгсийнхаа дуудлаган дээр дасгал хийцгээе. Дараах 2 баганд байгаа үгсийг хараад дагаврын зурсан их шиг аа маань ижилхэн дуудагдаж байгаагаар нь хооронд нь холбоорой. За багш нь өгнүүдээ уншиж өгье. A багнан дээр байгаа үгсийг уншиж өгье. Onion. За эхний өв үсгийн доор зураастай байна тийм ээ. Onion. Дараагийн үг orange. За мөн адил ихний өв үсгийн дагуур зураас байна. Salmon. За энэ ихний A үсгийн дээр зураас байна. Сүүлийн үг lettuce. За сүүлийн U үсгийн дээр зураастай байна. Тэгвэл B багнан дах үгсээ багш нь уншиж өгье. Lamb. За A үсгийн дээр зураастай байна тийм ээ. Chicken. За ихний I үсгийн дээр дагуур зурсан бол mushroom. Ихний U үсгийн дагуур зурсан байна. Сүүлийн үг cauliflower. За ихний AU гэсэн 2 үсгийн дагуур зурсан байна. За тэгвэл та бүхэн энэ жимс ногоо махтай холбоотой үгсээ уншаад хэлж үзээд A багнан дээр байгаа үг B багнан дээр байгаа үгтэй адилхан дуудагдж байгаагаар нь холбоорой. Маш сайн байна. Хамтдаа хариугаа шалгая. За эхний үг маань onion гэсэн үг байсан. Onion. Тэгвэл B багнан дээр А гэж дуудагдж байгаа үг маань mushroom байсан тийм ээ. Mushroom. Тэгвэл onion, mushroom хоёрын эхний үсэг болон U үсэг нь адилхан дуудагдж байна. За дараагийн үг orange. Orange гэсэн үг маань O аваагаар дуудагдж байна. B багнан дээр cauliflower. Цэцэг байцаа гэж ярихад AU үсгийн нийлэмж нь O аваагаар дуудагдж байна. Тэгэхээр orange, cauliflower хоёр бол нэг аваагаар дуудагдж байгаа үгс байна. Дараагийн үг salmon. А гэж дуудагдж байна тийм ээ. Тэгвэл B дээр А гэж дуудагдж байгаа маань lamb гэдэг үгний A аваа байна. Lamb. За тэгвэл salmon, lamb хоёр маань ижилхэн дуудлагатай А гэсэн аваагаар дуудагдж байна. Сүүлийн үг lettuce. За энэ нэг маань is гэсэн үгээр дуудагдж байгаа бол chicken гэдэг E бас адилхан дуудагдж байна тийм ээ. Тэгэхээр lettuce, chicken хоёр маань E аваагаар дуудагдж байна. Маш сайн байна. Jet англи хэлний сургууль дөрмөц суурилсан 100% англи хэл дээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургалтуудаа эсэл тавьж эхэллээ. Jet School of English. Үзэгчтэй ийхүү анхан шатны үгсийн сангийн 8 дугаар хичээл маань өндөрлөж байна. Бид өнөөдрийнхөө хичээлээр хоол ихэд орох орц найрлага буюу жимс ногоо махны түгээмэл нэршлүүдийг үзлээ. Мөн жимс ногооны салаад ялбархан хийж болох оройн хоолны жаруудыг сурлаа. Та бүхэн гэртээ эдгээр салаад хоолыг туршиж үзээрэй. Өнөөдрийн хичээлтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. It's the end of the lesson. Thank you for paying attention. See you next lesson. Bye.